сайн байна уу найз? За, сайн байна уу? Сайхан үлдэн үү? Сайхан үлж гин үү? Сайхан үлдэн. Өндөр үү? Өндөр байна. Би чамтай уцаар ямар ч 25 дугаар суугтлээс надтай уулзгаар болсон нэгдүгüүрт маш их байлаа. Найз нь чамд хизээж татгалцахын аргагүй гоё санал явуулж байгаа. Би чи өөрөө ингэдсэн чинь нэг юм хятад хоолны ресторан юм том 200-300 хүний ресторан гэж би нэг тийм ивент арга хэмжээ болол гэж бодож ирсэн шүү дээ. Би одоо хэдэн он дүүл орж ирсэн би. За одоо ёстой мэдгүй ямар ч байсан 15 жил хол илүү болсон баг. 15 жил болсон. Шинэ өдөр удааг байсан. Удааг байсан тий. Яг зурагтаар гарахын төвс болдог байсан үе юм. Тий. Сайн байцгаана уу? 2000 гаруй баг та бүхэндээ мэдчилж байна. Где-то на белом свете, там где всегда мороз, трутся спиной медведи о земную ось. Мимо плывут столетия, спят под водой моря. Трусто босс медведи, вертится земля. Ла-ла-ла, ла-ла-ла-ла-ла-ла, вертится быстрей земля. Аялжсэн шүү. Энэ дунд дээр ингэдэг байсан. Манай нэг орон бүтээл дээр ундрмаа ягч маань энэ дуулдаг байхгүй юу? Тэгээ ундрмаа ягч дуулахдаа бас энэ аян дээр нь монгол үг орж дуулдаг байхгүй юу? Нэг тийм номер гэдэг. Тэгээ би энэ номерын ард байн гарна. Тэгээд яаж гарах вэ гэхээр би нэг имгэн болоо тэгээд илжиг унж гардаг байхгүй юу? Тайзан дээр ингээл илжигээ ийш нүгтлөө. Тэгээд буцаагаал ингээл унаал ингэж явдаг байхгүй юу? Би тэр илжигтэй баг 50 тоног бараг би тэгж тайзан дээр хамт явсан. Тэгээ энэ бүр миний сэтгэл хоногчсон байдаг. Би тэрийг дэмжиж байгаа зочид. За энэ Кубээс манай ирсэн найз маань тийм дотны хайртай найз маань Кубээс ирчээд байна. За энд маань Шварцнегер ирчээ зогсож байна. Яа. Манай Шварцнегер Кубээс ирсэн найз хоёр маань бид бүхнийг дэмжиж байна. Шинэ үе продакшнд байх хугацаанд Мөрөөдлийн театрт Төмөн үлзийтэй яг энэ уртлын одоо хошуунаар их олон удаа бичлэг дуулах тоглолтын ажилдаа ингээ явцсан. Тийм болохоор багадаа би нэг 10 хоног бол явж исэн. Тэгтээ хаяа ингээд би ч голдуу нөгөө өвөр монголчуудтай хамтардаг болохоор тэд нар маань ер нь монгол хоолтойгоо их ойрхон хоолнууд бид нар захиалж бэлддэг. За яг бүр таг хятад хоолыг бол тийм олон хоног бол идж байгаагүй бас. идж байгаагүй. Тий. Ер нь хоол хэр хийдий? Ёстой үнэхээр муу. Би ч сая ноёдлон жил будаа ашигч олохгүйсэн чинь гэртээ. Галтгооноос үнэхээр хол. Манай хүн үнэхээр намайг галтгоонд оруулаагүй нэг тийм муу зан сургацсан юм байна. Би газар турж өгөхгүй дээ бахам байна. Харин юм үнд орчод очиж одоо л 21-ээр байхаас байсаар л байх юм уу? Хайнаа чинь хятад. Тэгэхээр мөнгөнд тэмдэгт нь юан. Тэгээд 21,000 төгрөг 40 юан болж байгаа юм уу? 40 юан болж байгаа. Яана. Яана. Ер нь бол яг хуу за яг өнөөдрөөс эхэлж турнаа л гэдэг би бол. Яг тэгээд тур хамгийн одоо зөв арга зам юу гэхээр дасгал хөдөлгөөн тэгээд зөв хоолт гэдэг байгаа байхгүй. Тэгээд хоолоо хасах гэхээр л чаддгүй байхгүй. Одоо ингээд 21-40 оноор би одоо хятадд ингээд хайнаанд ингээд халуун оронд амьдрын. Тэгэхээр харин баг зүгээр ч юм. Тэр чинь ер нь далайн хоолтой газар шүү дээ. Тэгэхээр би ер нь жоох энэ хүнд махнаасаа нэг жоохон татгалзаад хөөрхөн жимбигээд ирэх юм болоо гэж би бас гордоод. Тэгээд бас хүний газар ажиллаад үзье. Тийм ээ. Манайхан хүний газар ажилладаг би бол очихороо зүгээр ингээл тоглолт дандаа л ингээл хүү хай таа дээ. Гэж ингэж явсараагаа ирдэг. Яг одоо өөрийн биеэр мэдрээд ирнэ. Одоо бид нар сифудыг чинь зүгээр ингээд очиж суугаад идэл гардаг болохоос яг яаж хийж болгодог тэр юмрыг нэрэл мэдэхгүй юм байна. Тэгэхээр бас нэг мэдгэдэггүйтэй болсон дээр баг. Хэдийгээр одоо хүн идэхгүй өөрөө идэж байгаа ч гэсэн бас эрүүл мэндэ бодъё л таа тий. Бас нэг зөв болгочдөг. Учиргүй одоо тэр цөөхөн эдийн шавжаа ялз буцалгаад ялз буцалгаад юм уу гүм өдр гэдгийг мэдээ л та бас тий. Хөвсгөл нутгийн унган хөөс цөрөлт. Тэрээр 2006 онд соёл урлагийн их сургуулийг төгсөж, шинэ үе продакшны залуу уран бүтээлчээр тайзны амьдралд хөл тавьжээ. Шавилхан биетэй нүүрэндээ цагаахан инээмсэглэл тодруулсан тэр залуу тайзан дээр бүтээсэн олон дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хүрч богино хугацаанд олонний танил болсон юм.
Магтаал Зэмлэл хоёрыг зэрэг дааж явдаг тэрээр 2017 оноос эхлэн дууны уран бүтээлд хүч сорж, уран бүтээлээ дагуулan Монгол орноо гурвантаа тойроод амжижээ. Тайз, дэлгэц, хөгжим. Олон салбарт өөрийгөө сорж, өөрийн өнгө төрхийг бүтээж яваа уран бүтээлч бол Сүрэлт юм. За сайн байцгаана уу. Бүтээл өндрөө. За 25 дугаар суугдээс явж байгаа уянгаа ихчтэй нэг уулзах гэсэн боломж байгаа болоо. Уран бүтээл өндрөө. Ажлын тавлаг уу? Тавтай сайхан уу? Сайхан үлдчихэж байна. Тийм түрүү би тантай ярьсан таныг энэ ажил дээр энэ програм төнөөр гинт хүрээд ирлээ. Тийм өндөр нэг өвдслийн сургуульч өгчөж. Сургуульч яв. Одоо ярилцах боломж байгаа юу? Болно баг дуусчлаа тий. За. Бид нар энэ 25 дугаар суугдлыг 21,000 төгрөг гэдэг шоу нэвтрүүлэг байдیں۔ А нөгөө 21,000-ыг яаж зарцуулж хөргөх үү гэдэг үү? Үлсдэг. Яна одоо. Ой яа. Тэгвэл яна жижиг мөчгдө давхцах үү тий хамгийн гол нь. Та 21,000-аар хайнаанд амьдрын гэхээр хайнаа 21,000 нэр өстө бүр чанга юм шүү чарин. яан болж юм л да. Ерөөсөө 40 яа. Өтөч юу ч хөрөхгүй шүү. За өсөж хөөд ирэх юм бэ. Гэрийг 40 янаар 10 хоног амьдрын гэсэн. Чи ямар амар хэрэггүй. Ер нь тий. Тэр чи юу 21,000 өдөр болгон биш үү? Биш та 10 хоног. 10 хоногийн турш 21,000 шүү дээ. 21,000-аар 10 хоног. Тий 40 янаар 10. Гаят минь 10 хоног. За одоо тэнд ингэ гойлгохгүй гэсэн. Тэгвэл Монголд байсан бол бас яах вэ те? Тэр ч одоо хайнаа нэг шүү дээ. Үний нутагтстай үү? Яах юм болж байна? Гайг байгаа. За ингээд дуус. Чадна штэ гэж. Оо та ямар амар юм. Амар за ерөөсөө өвлийнхөө хувцас Үзмээр санагдчихсан тий. Хөр ер нь яаж бодлоо үзэж та хамт олонныхоо 80%-ийн шийдвэрээр одоо тэгвэл болъё да. Гол төрч. Яг 40 оноос 10 хоног боломж байхгүй. Байхгүй. Хэн байгаа юм? Яг үндэ яг бодит байдал дээр бол байхгүй тий. Тэгэхээр надад сонирхолтой байгаа юм. Хөдөлмөрлөөд тий яаж зохицуулах уу тий гэдэг чинь айгүй сонирхолтой байна. Тэгэхээр бас ажил хийх нь шүү. Тэгэхээр бас үзмээр санагдчихлаа. Дэмжээд байна. Энэ эргэн уянга яаж? Тийм баян өндөр үү тий? Оо замбрааг. Оо тэгвэл одоо бас хэцүү. Тэгэл харин тэгэхээр авьяасаа гарах нь шүү дээ. Ажил хийхгүй л бол үсэгтэй ажил хийх ч хэцүү юм шүү. Энэ чинь Монголд бол бас би нэг уянгаан байна. Хайнаа тамаа хинтэй л юм. Хөөс одоо яах вэ? Хайнаа одоо яг чихэн гомгостой. Натурал одоо авьяасаа гарах нь шүү дээ тий. Байгалийн авьяасаа гарах. За уу явын амжилт. Яа. Театрын сайхан тайзан дээрээс хайнаа дээр очих нь те. За одоо тэгэх ажил хийх юм. Ажил хийх. 10 хоног ажил хийгээд хатан байж байгаа тийм одоо. Ажилтаа ангиулаад. Үгүй энэ ажил маань баг амар жаргалтай ажил юм шүү. 40 явныг өсгөнө гэдэг чинь бас чанга асуудал биш. За би одоо хамт олонныхоо зөвшөөрлөгөөр өөрөө биш баг хамт олонныхоо хүчээр баг явчих. За одоо энийг хамтдаа өсгөн шүү. Манайхан дэмжээрэй. Яа за. За чичрэл үзчих штэ. За. Дэлхийн сонгодог урлагийн тайзнаа амилдаг хүчирхэг эмэгтэй дөрүүд бий. Богем дүүрийн Мими, Травиата дүүрийн Виолетта, Риголета дүүрийн Жилда. Өөр аран шин, өөр хов тавилантай эдгээр дүрийг тайзнаа амилуулж, хоолойныхоо цар хүрээ, ур чадвараараа үзэгчдийн сэтгэлийг хөтгөж ирсэн дуучин бол опера дива Унших баярын уянга. Тэрээр бага залуу наснаас урлагийн амьдралд хөл тавьж, Монголын үзэгчдэд классик жим хамтлагийн дуучин уянга нэрээр танигдсан уран бүтээлч юм. Харин тэрээр Монголын дуурийн урлагийг дэлхийн тайзнаа улам тод гэрэлтүүлэх мөрөөдөлтэй. Одоо жишээ нь энэ юу юм? Муи загс. Энэ одоо ямар үнэтэй байх вэ? Одоо хотод байлаа 15 үе байна шүү дээ. 15 үе 500 г байна шүү дээ. 500 г нь 15 яон. 500 г. Тий 500 г. Би ч 40 онтой явж байгаа юм шүү дээ. Ерөөсөө биш. 40 байна заяа. 15 байна. 500 г дотор холын шилэг байна. За хоёр шилэг байна. За жив цай хуулах хоёр шилэг найрын далах шилж байна. Жив цай цугах хийж байна. Нэг будаа идэ бодож шүү дээ. Тий. Нэг сам холын шилэг байна. За 15 үе байна. За. Будаа байна. Нэг будаа. За нэг үе байна шүү дээ. Будаа нэг яон уу? Тий. За нэг яон 15 яонд 20 ширхэг ирнэ. Тэрийг би одоо энэ чинь засаа шиг юм биш дээ. Жижиг юм байх чи. Тий, жижиг байна.
жижиг найгаа хөшиж байна. Шууд яг төмс хийж байна. Лоо хийж байна. Жив сай хийж байна. Шууд хоолох хийж байна. За жоо нэг бодаа бай нэг хуу цаадсан байна шүү дээ. Өндөг харин хямдхан байдаг тий. Тий. Өндөг. Энэ яг үнэтэй байна. Энэ хамт юм байна шүү дээ. Энийг яаж болгож зүгээр л усан чанчна. Тэг усан чанчна. Бас шаасан байд болно шүү дээ. Шаарж. Шааж болно шүү дээ. Нөгөө юу гэдэг чинь нөгөө хавч. Нөгөө хясаа. Нөгөө энэ дун дотор байдаг. Энэ байггүй шүү дээ. Энэ яг үнэтэй байггүй шүү дээ. Тэнд үү? Байгаа шүү дээ. Хайна байна. Танд Монгол байна. Монгол байна. Танд маха gaajina. Нага байггүй. Найны нага байггүй. Найны нага монтэй байна шүү дээ. Маха хамтын байна. Хайна байна. Данданига сай чи саншинан энэ загс байна. Энэ гад дандаа энэ газ шүү дээ. За энэ шүү дээ хамтын байна шүү дээ. Хямдхан. Тий. Энэ Бээжин байна, Санхай байна. Энэ аа үнэтэй байна шүү дээ. Одоо Монголд 11 жил ажиллаад амьдарсан манай Юлонг рестораны одоо ахлах тоогооч гэх юм одоо тий бүх салбаруудаа 5 салбарыг ингэж очиж өөрөө зохицуулж хүртээмжтэй ажилдаг одоо мэргэжлийн тоогооч хүнээс зөвлөгөө авч байна. Тэгээ бас өөрөө үнэ айгүй сайн мэдж байна. Тэнд ямар үнэтэй явах вэ? Энд ямар үнэтэй явах вэ? Тэгээ энд байгаа хоолнууд одоо бол загас жарахаа тэгээд энэ далайн гаралтай бүтээгдэхүүнүүд энэ мах энэ төр бол миний 21 мянган төгрөгийн хувьд бол зүгээр энэ бол хүслийн жагсаалт юм байна. Зүгээр хүслийн жагсаалт, мөрөөдлийн жагсаалт. Хизээч би энтрээс авч идэж чадахгүй юм байна. Миний авч идэж болох нэг л юм байна. Энэ нөхөр энэ юу гэдэг вүлээ? Мой загс. За ямар ч нэг загас юм шиг байна. Өө нэг ишг хурганы засаа шиг юм байна. Ийм бүлцэг цагаан юм байна. Тэгээ энэ бол яг хуу 500 г нь 15 йон юм байна. Тэрэн дотор 20 ширхэг ирэх юм байна. За тэгэл миний идэх хол ер нь тэр л юм шиг байна дөө. Тэгээ одоо би чинь йоноор солиулаад хэд болохоо бол мэдэхгүй байна. 21 мянган йоноор солиулна. Тэгээ үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа. Над бол бас чухал юм хэллээ. Энэ загсыг одоо би жишээлбэл 500 г-ыг аваад 20 ширхэг гэдэг л одоо өдөрт хэд хувааж идэх юм. Тэгээ нэг будаатай идчих гэж байна. Тэгээ тэнд бас ногоо бас гайгүй хямдхан байгаа байгааг нь тэгэл одоо ногоо могоотой хойлоод будаатайгаа хойлоод тэгэл нэг юм бараг цагаан болтон болох юм шүү дээ гэж. Энэ загас нь өөрөө цагаан, будаа нь өөрөө цагаан. Тэрнээсгүй энэ загас магас бол над хизээж олдохгүй юм байна. Тэгэд би бас эднийхэр энэ Юлонг ресторанд бас ордог юм аа. Тэгсэн чинь би болохоор нэг тэрэлжийн салбарт нь манай эхнэр чинь нэг нөхөрхөд тэнд нялхыгаа хараад байна. Баян өөртөө хоол идээд байхаас уйтгартай ингээд хаяа нэг хагасаа мүтэн сайнаар бид нэр тэр тэрэлж рүү болор гээд амралт хийдیں۔ Тийшээ очдөг. Айгуу гоё газар байдгийн. Тэгсэн чинь харин эдний салбар байсан юм байна. Хоолных гоё байдгийн. Тэгээ Монголд бол та бол одоо 11 жил ингээд сайхан хоолоо хийгээд манай монголчуудыг ингээд гоё амттай хоолоор дайлж байгаад баярлалаа. За би жишээлбэл 40 янаар хайнаанд 10 хоног хоол идэж чадах уу? Алуу чи 10 гайхаад штэ 10 ёо шинжтэй. Арай худлаа юу? Тий. Тэгээ надад угаас цаанаасаа энэ эфирээс өгж байгаа мөнгө нь 21 мянган төгрөг. Монгол мөнгөөр. Тэгээ би энэ 20 мянган төгрөгийг одоо солиулахаар нэг ойролцоогоор 40 яон болж байна. Би энэнгээр 10 хоног хэвээр. 40 яоноор би 10 хоног чадах уу? Нэг удаа дөрөв яа байна. Тий. Яа. Хой тод муухгүй штэ. Нэг өдөр 4 яоноо. Яа. Яах вэ тэгэхээр? Хамгийн хямдхан одоо би аргыг хэлж энд очиод одоо судлаа л да. Танаас ямар ч нэг зөвлөгөө авсан. Энэ загсны нэрийг л одоо би танаас яг утсан дээрээ бичиж авъя. За баярлалаа. Тэгээд та энэ одоо эднэрээс надад гоё хоол хийж өгөх юм уугүй юу? За боно. Тэгэхүү. Тэгвэл би таны хүлээгээ сууж. За тийм. Би ганцаараа явж байгаа. За. Нэг гоё хоол. За баярлалаа. За баярлалаа. Эсвэл нөгөө манай талигч гамбаа тэгдэг байсан. Турч өгснөөс дэлбэрч өгсөн дээр гэдэг байсан. Хааштай очиж үлсэх юм чи өстө нэг хандлаа идэж явна өнөөдөр. Сөрөлт маань аялалдаа гарахаас өмнө сайхан хооллож авахар шийджээ. Тэр нь ч зөв шийдвэр байх. Яагад гэвэл энэ ширээн дээрх шиг тансаг амттай хоол хайнаанд түүнийг дахин хүлээж байх хэсэг нь тун эргэлзээтэй.
одоо энэ сайхан техник технологид найдаж шít. Тэрнээс хятад хэл бол би байхгүй. Хятад дээр бол одоо баярлалаа сайнуудтайгаа л байгаа өөр ямар ч одоо харилцах байхгүй. Тэгэхээр би одоо өөрийнхөө нөгөө Google Translate найдаж байна. Тий. Тэгээд нэг гоё ап олж авъя гэж бодож байна. Тий. Сая л тэгж орж ирлээ. Тэгэхгүй бол яаж харилцах юм те? Тэр чинь бас хэцүү. Тэгэхээр ямар ч бас очоод газардахгүй хаа. Хатан батны дөр хоол молыг голчилсан амар явж исэн чинь шууд харах марах. Жом мом руу юу жом мом ч одоо харчаал баг ингээ гарцалцдаг штэ. Тэг идүүлэх гээд байгаа юм уу? Яана. Тэгэл одоо нөгөө усын уул ясын даг гэж тэ нэгэнт яваад очичвол тэгэл байх л та. Тэгтээ одоо бүр тэрийг ингээд бүр амар одоо юу гэдгийг айхтар бүр ингээд юу яаж амтрах бол идэж чадахгүй байх юм чийсэн хол мол хийх гэж оролдох байх л та. Тэрнээс бол одоо яг үнийг хэлэхэд миний бол ерөөсөө идэж үзээгүй, хоол тэрнгүүр тэд нэр хийж үзээгүй тийм одоо амьтад байна. Амьтад ч тийм одоо хоолны бүтээгдэхүүн ч гэх юм уу. Йоо, энэ хоолны бүтээгдэхүүн ч өөр зөндөл байгаа шүү дээ. Уг нь. Өдөрт би хямдхан байвал авъя шүү дээ. Тэгээд ч одоо тансаг мансаг зэрэглэлийнх нь харахны гоё байвал би авч чадахгүй нэг юм шүү. Тэр өвөл бол чиний хэлж байгаа үнэн. Бараг одоо нэг тэрэлж ч юм уу нэг resort-т ингээд нэг 3 хоног чинь тэгэл хідүүлээв тийм үү. За ингээл нэг өрөөчөнд ингээл 250, 350, 450 мянга гээл явчихж байгаа байхгүй. Тэгэл хоол тусдаа. Тэгэл ингээр чинь яваад өгч байгаа юм чинь. Тэгтээ Фукокыг манайхан өстө учиргүй хямдхан пупа гэлсэн штэ. Одоо тийм биш болсон бэ. Би сая нэг 14 хоног яваад ирлээ. 2 жилийн өмнө $100 байсан буудал $300 болсон байна. Заяа. Нойдлын уржны энтер том буудлуудын гадаа ингээ массаж одоо спанууд заяа. Одоо бид нар нөгөө нэг ирээнд явахдаа нөгөө жуди гээл тэгэл буулахгүй бол нь хайж явангууд ингээл араас ирээл үү яа гээл бид нар ингээл тэрэнд буулгачлаа гээ сэтгэл хангалуун ингээд авдаг байлаа шүү дээ. Яг тийм байсан. Тэгс чи одоо томорчч. Оо массаж гэж байгаа заяа. Body massage гэж байгаа. Body massage гэдэг одоо бүтэн бие массаж, хөлний массаж гэх. Тэгээд ингээд хоёулаа чи багтаа ингээд гэр бүлээр явж болохоор ингээд 4-5 орж байгаа байхгүй. Тэгэл ингээд үн тохиролцдог ус чи одоо тэхэ байчих. Нэг жоохон дискаунт, жоохон хямдарна гээл. Тэгэл бол бүр тооморцооцсон байна уу. Тэгэл тэнд юусоо битүү. Аргагүй шүү дээ. Өнгөрсөн 25 онд 7.2 сая жуулчин. 7.2 гэсэн баха жуулчин хүлээгээд авцсан газар. Тэгээд ерөөсөө ингээд Оросууд, Солонгосууд, Монголчууд битүү. Солонгос, Монгол, Орос. За Япончууд нэг жоохон байгаа юм уу? Байна бас байна. Тэгэнгүүт юм яг энэ 1-2 сард ингээ үнэтэй болж байна. Заяа. Тэгэнгүүт 3-4 сараасаа бүр илгийн хямдхан болж байгаа. Тэгэл нөгөө нэг зах зээлийнхаа шугамар л тэгэл эрэлтэн нэгсгэр тэгэл угаасаа л үнэтэй болчихж байгаа. Тэгээ одоо энэ хүүтнийг өстө үнэхээр л сонирхож гаднаас ирэхгүй бол өвлийн аялж болчихлоо манад үнэхээр хэцүү. Тэгэл машин таг хөлдөн шүү дээ. Одоо бид нар хермс гэж яриад идэг шүү дээ. Зүгээр гермс юм биш. Гермс. Ардаар хороолны гермс гэж ярих юм бэл. Тэгээ би юу яагаад чи одоо өгчлөх ирэлийг харсан бол сүүлийн үед нэг цуслан дээрээ сэргийг тэрч мөч хэрэглээд байгаа байхгүй юу? Тэ? Тэгээд энийг энэ нэгдүгээр байгаль орчинд маш ээлтэй. Хоёрдугаарт бид нар энэ эрчим хүчний дутагдaltaй энэ салбарт айл өрхүүд өөрсдөө үйлдвэрлэгч болох ёстой байна. Өөрсдөө ингээл цахилгаан тасарлаа гэл ингээл бухимдаад ингээд ахгүй өөрөөсдөө бас боломж байгааг мэдүүлэх, таниулах ийм зорилготой л ерөн сүүлд байгаад байна л да. Тэгээд халаалтаас бус бүх одоо эрчим хүчээ би улсын тогноос 1 цент ч одоо 1 төгрөг мөнгөний ч одоо хэрэглээгүй юм. Гермс. Гэхдээ энэ бол гермс нь биш. Гермс ч одоо энэ байна шүү дээ. Энэ ч бол метацентр гэж байгаа маа. Одоо тэрнээс зүгээр үжээ байр суурь олцсон тэр барилгын худалдааны төвөд бол бид нар шиг амтд бол дийлэхгүй билээ. Юм олдохчгүй. Тэгээ түрээсийн талбайч олдохгүй юм байна. Тэгээд энэ болохоор бас нэг гоё даваа тал нь шин гэдгээрээ. Тэ. Манайхан ч нэг шин юмд бас дуртай байдаг шүү дээ. Манайхан ч гэлтгөө.
Одоо л оронч уулзсан да. Яа нэг нөө. Хавлаа авдаг зорилго чинь би одоо сэргэт хэрчим хүчний талаар явна гэж шүү дээ. Тэгэхээр чи надад нарны панел. За инвертер тог 2 гагч. Батарей ингээ хэрэгтэй болчихно. Тэр чинь би одоо ингээд энэ шоурумнад хэрэгтэй болно шүү. Мета центрийн надад бол тийм том талбай хэрэгтэй биш гэсэн. Эдгч 50-аас 55 м квадрат. За ингээд том павильонтой байхгүй. А манайх бол 20 гаруй метр квадрат. Загварын эдэн панелээ тавина. За тэгээд нэг хүн одоо жилийн тайлбарлан тий ийм дэмжиж надад одоо бас хамгийн бага метр квадраттай талбараас илүүчсэн баярлаа. За хамтарч ажиллах болсон их баяртай байна. За гэрэг хийх үү тэгвэл. Тэгээ. За тэгээд ер нь бол одоо үзэгчтэй энэ дотор одоо манай аж ахуйн нэгжийн сэргээгдэх хэрчим хүчний шоурум. Хүн төрлөختөн эрчим хүчгүйгээр амьдрах боломжгүй. Гэвч уламжлалт эрчим хүч байгаль дэлхийд ачаалал өгсөөр байна. Харин сэргээгдэх эрчим хүч бол энэ асуудлын ухаалаг шийдэл юм. Нар, салхи, ус, газрын дулаан зэрэг байгалийн их үүсвэрүүд тасралтгүй нөхөн сэргээгддэг цэвэр эрчим хүчийг бидэнд өгдөг. Сэргээгдэх эрчим хүч бол зөвхөн өнөөдрийн сонголт биш, харин ирээдүйн хөгжлийн түлхүүр юм. Классик юм бид нар хоорондоо сайхан үргэлж нөхөрлж байгаа хэвээрээ ер нь уран бүтээл хийхгүй яг бүр ингээ хувь хувийнхаа ажлыг хийгээд яваад байгаа. Үндсэндээ бол классик юм одоо тарсан шүү дээ нөгөө 3 жил гоё 4 жил идэвхтэй ингэж сайхан уран бүтээл хийгээд тэгээ манай хоёр залуу дуулж байгаа. Тэгээ одоохондоо ингээд бүгдээр хувь хувийнхаа ажлыг хийгээд тоёо хоёр нэг дор ажилтгий. Тэгээ манай тоёо бит хоёр сүүлийн үед бас ярилцаад байгаа. Хоёлоо классик юмхаа бүтээл дуунуудыг гоё энэ залуу одоо энэ орчин цагийнхаа юмд нийцүүлж ингэж буцааж гаргая. Одоо буцааж гоё уран бүтээл хий гэдээ яриад байгаа. Актер өөрийгөө өлсгөөд ингэж байгаад байхгүй ямар ч байсан зохицуулаад тэр олох хэвээр мөнгийг нь олоод хоолоо авна л гэж бодчих шин. Би өөрөө болохоор тийм дэглэн барьдгүй үнэн байна. Тэгээ одоо тэрийг айгүй тийм өөр дээрээ хэрэгжүүлэх ёстой. Гоё уртудаа наслаж үр хүүхдээ зовоохгүй бай, эрүүл сарвал бай гэвэл тийм байх ёстой гэж боддог тийм эмэгтэй хүний нэг байхгүй юу. Гэтэ би одоогор ямар ч дэглэн барьдгүй л те. Гэхдээ хүнсний дэлгүүрт хүнс цуглуулад явж идэг зав над байдгүй маа. Байхгүй. Тэгээ би үнэхээр гоё юм уурт амралт тохиолдсон ч юм уу амралтын үеэр ядчихт миний амралт манай хүний амралт хоёр зөрдөг. Би хагас бүтэнсэнд одоо энд тоглолттой байдаг. Ингээд дууртай би маргааш дууртай нөгөөдөр дууртай. Манай хүн хагас бүтэнсэнд амраад нэгдэх хоёр дахь ажилдаа явчихад би нэгдэх хоёр дотор амарчдаг байхгүй. Ингээд зөрдөг. Ингээд эн чинь ингээд бүтэн жилжингээ үргэлжлэнэ. Тэгэхээр чи ингээд одоо насаараа ингэж амьдэрч байна. Би нэгдэх хоёр дахь өдөр амардаг. Хүмүүс ажилдаа явж байхад бидний амралт таарж идэг. Тэгэхээр би хүнсний цах ороод ингээл нэгд өдөр юм цуглуулаад явах ч бас сонь тий. Тэгээ ер нь яг тэр хоолоо амраахын тулд нэгд хоёр дахь өдөр гэртээ амрахыг л боддог. За 25 дугаар телевизийн 21 мянга шоунд оролцож байгаа. Тэгээ өнөөдөр тоогооч одоо нэг хятад хүнээр би ингээд энэ хятадын бүтээгдэхүүнүүдээр яаж хоол хийх вэ гэдгээ заалах га зөвлөгөө авах гад хүрээд ирсэн. Тэгэхээр 40 юанаар ч одоо ер нь юу авах юм бэ? 40 юанаар эднэрийг авч одоо болох уу? Болох уу? 40 юанаар. Тэгээ одоо би энийг авчаад эднэрийг авчаад хоол яаж хийх вэ? Та надад зааж өгөх үү? Тэгээ болно. Тий. Жишээлбэл энд одоо юу байна? Энэ загсны загсны ялсан байна. Загсны толгой ялсан тий. Энэ идэж чадгүй шүү дээ. Шүүхэн хаяаж нэ шүү дээ. Тий. Тэгэхээр яг хааж энэ одоо энэ байна. Энэ шүрэ чанжина. Ялсан идэж шүрэ тий. За ойлголоо. Шүрэ амцсан байна. Загсны амцсан гоёо байна шүү дээ. Энэ шүрэ сай байна шүү дээ. За энэ болж шүл гарах юм байна. Энэ дүүф хүмүүн тий. Миний мэдгээр тий. Энэ болохоор өгөрцөн ингээд биш энэ чинь юу худуу байна. Хаш байна тийм байна. Энэ одоо хааш байна. Энэ жохо 4-5 штук байна. Жохо гахаа маха байна. Шууд жижиг хийж шууд бүр маха айдах шүү дээ.
ийм бөөл хайлах шүү дээ. Бүр ийм бүр. Ийм дотор жоохон хийж байна. Жоохон хийж байна. Хааш шаасан байна. Жоохон соус хийж байна. Тэгээ болчих. Ямар гоё. За ингэж сурах хэрэгтэй энийг те. За энэ юу вэ? Энэ хоосон болцох байна. Дотор шода ийм жоох хийж байна. Чавх ингээд арилгаад хийсэн бам уу? Чавх ингээд авцаа. За энэ болохоор ийм даршилсан ийм хям байна те. Энэ юу вэ? Энэ нэмэх дүү байна. Тийм нэмэх дүү байна. Энэ юу вэ? Энэ хаал өндөг байна шүү дээ. Энэ чигрээ төмс шаасан байна. Энэ жоо өндөг жоо тоос хийж байна. Өндөг шууд хөөрөх хийж байна. Амсан байна жоо ганц чигрээ төмс өөр амсан байгаа. Энэ дотор өндөг амсан байна. Гоё амттай болох юм байна те. Хятад хоолны онцлог амтлах арга барил нь бидэнд төдийлөн танил биш. Монголчууд бид хавч хясаа зэрэг далайн бүтээгдэхүүнээр хоол хийж дассан улс бишээ. Харин уян маань Юлонг рестораны ахлах тогоочийн тусламжтайгаар захын хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрхэн зөв болгож хооронд нь зохицуулан хэрэглэх талаар баггүй туршлага хуримтлуулж чадлаа. За хоолыг бод ер нь уйлуулт юм байна. Энэ бол ингээд нөгөө их порцоор хийгээд байгаа байхгүй юу? Яг нэг кинийхаар бол энэ бүх юмнууд ингээд орцсон багсаад явчих. Чигээр ийм олон механик гоё шаардлагагүй тийм нэг шигтээр нь жоохон тасна. Тэгэхээр би бол ер нь орцсныг мэдээд авчлаа. Боломжтой санагдчих чинь өөрөө бичгээр юм байна. Хамгийн гол нь микрофон бас шимтгнаа бодлоо авах хэрэгтэй санагдлаа. Нэг хүний хэмжээ ер нь болчих гэж байна. Энд ингээд баг ирсэн нь айгүй тийм би яг сайн хэрэг боллоо. Хэцүү одоо шоу маань эхэлж чинь гэж бодож байна. Яа гэвэл би ерөөсөө нөгөө Монгол хүн учраас Монгол махаараад Монгол одоо хоолол хийж мэддэг болохоос далайн бүтээгдэхүүнийг ашиглаж байдаг. Тэндээ бол далайн бүтээгдэхүүн жишээ хямдхан багч шидэ те зарим нь. Тэгэхээр энэгээр ингээ нөгөө хоол хийж сурна гэдэг чинь дээрээс нь хүний нутагт очичоод өөрийн мэдэхгүй одоо ингээ бүтээгдэхүүнээр хоол хийхийн тулд надад тодорхой хэмжээний мэдлэг маш чухал хэрэгтэй. Тэгэхээр тэр мэдлэгийг өнөөдөр би энэ Юлон ресторанаас тогоочоос нь одоо авч энэ 3 хоол, 4 хоол, бараг 5-6 хоолны юм нөгөө одоо сургалцчиг зүйл авлаа шүү дээ. Тэгэхээр энэ бол надад одоо очиод хэрэг болох байхаа гэж бодож байна. Маш их хэрэгтэй. Уучлаарай энд бол эрэгтэй хүн бол чадахгүй, сөрөлтөө чи чадахгүй. Би бол чаднаа. Тэгвэл би эмэгтэй хүн. Тэгэхээр энэгээр нэг жоохон өөр байх. Сөрөлт жоохон хоошгүй байхаа. Би бол яг өөрийгөө бас олон хоног идвэл хоошихгүй шүү дээ. Ингээ жоохон ингээд яг 10 хоног дотор бол би өдөөхгүй давах байхаа гэж бодож шүү дээ. Тэгээ яг энэ жороор яг саяных шиг би энэ хоолуудыг хайнанд очисон хийж иднэ. Тэгээд өөрөө бас өөрийнхөө гараар хийж амталж үзхийг хүсэж байна. Тийм болохоор ямар ч байсан мөнгөндөө тааруулаад саяны бүтээгдэхүүнүүдийг аавна гэж бодож байгаа. Үнийг харнаа очиж байгаа. Тэгж байгаа тав. Ян авъя. 21 сая. 21 сая хэд болж байна яан? За. 21 шилжиж юм аа. Га машинд байна. Бэлэн юм уу? Тий. Бэлэн байна. 40737. 40700. 41000-ыг авах уу? Үгүй. Яг л мухар 21 сая байгаа. За тэгвэл 40737 юм. Тэр чинь 21000-д хэдийг авах вүлээ? 40 ян 70 мо 40 ян лоо. Заамаа. Дүү нөгөө 25 дугаар телевизээ 21 гээ шоу байдаг штэ. Тэрэнд орж байгаа. Тэгээ тэр нь хайнаанд хийгдэж байгаа байхгүй юу? Тэгээд энэ янаар одоо би хайнаанд очиод 10 хоног амьдрын. Оо баярлалаа. Ингээл хэлж байгаа штэ тэрээс. 3 мо илүү өгчлөө надад их ч маань. За баярлалаа. За баярлалаа их ч. За ингээд хайнаанд 41 янтайгаа ингээд явна. Тэгээд одоо нэвтрүүлэг хэрхэн өрнөхийг та одоо дугааруудаас үзээрэй. Ямар ч хэлсэн сөрөлт өөрийн дуучин уянгатай өрсөлдөнд жинхэнэ гал гарна заяа. Оо ямар их хоолой тий. Нөгөө хийгээдээс олч ийм их болцсон.
Нөгөө миний залгасан хашчин шүү дээ. Энэ дээр нь ингээ гой бас соус асгачиж. Нөгөө браран шүс гоожод байдаг шүү. Шүл маань байна. Энэ нөгөө нэг колонд хийсэн дахиа маань байна. Гэхдээ энэ нөгөө нэг сая сонгож авсан бүтээгдэхүүнээсээ сонгож аваад 3 хоол хийсэн нь л энэ. Сам орхоо орсон байгаа энэ дотор. Энд болохоор нөгөө ясныхаа нөгөө юуны загсныхаа яснаас гаргаж авсан шөлөнд хийсэн шөл. Энэ болохоор нөгөө дахианы махыг нэг амталж мамталдгүй юм байлээ. Ерөөсө шууд ингээд хийгээл усан дотор жоохон борлуулж ингэж аваад гаргаад буцаад хийхдээ колон дотор хийгээд тэгээ энийг нөгөө цөөхөнгнөр хийх юм бол бас айгүй баг юм орох юм байлээ. Гэхдээ энэ айгүй хамтаа харагдаж байна. Би нөгөө жорын тогтоогод авцсан байгаа. Энийг бол даалгавраа биелүүлэхээс өмнө нэг сайн идээд авъя гэж. Энэ бүр амар гомдсон. Би тоогоочоос энэ соусыг асуух хэрэгтэй байна. Манай бүр амар гоё юм. Та нар энийг идэж үзвэл бүр уйлан заяа. Энэ Ёло ресторанд ирж энэ хоолыг заавал захиалж идэр. Энэ бол айгүй гоё хоол байна. Хятад рестораны би бүр ингээд ардлаар нь орж үзэж байгаа. Ингээд урдуур нь ингээд дандаа хоолыг авч идчихээ тийм. Сая бүр яг галтгоор нь орж үзлээ шүү дээ. Яг хоол үйлдвэрлэдэг газар нь. Тэр энд бол нөгөө яг л рестораны тоног төхөөрөмжүүд байна те. Айгүй их нөгөө бүтээгдэхүүнүүд ордог юм байна. Тэгээд амар таалагдлаа. Хэрвээ рестораны артал руу ингээ орох юм бол ер нь мэрэгчлээ солио тоогооч олё гэдэг бодолтой болох юм байна ерөөсөө. Амар тийм донтохоор ингээ нөгөө нэг юм айгүй хурдан хугацаанд хоол болоо л те. Тэгээд ингээ энэ тэндээс ингээ юу ч болоогүй юм шиг гараараа ингээ аваад ингэж хоол хийх чинь айгүй тийм хүнд гоё харагдчих юм ба штэ. Тэг би одоо хүртэл ойлгохгүй байна л да. Яг заавал эрэгтэй хүмүүс энийг хийгээд байна гэд. Мэдрэмжнээс өөр үт юм болоо нэгдүгээр, хоёрдугаар эмэгтэй хүнийг бол арай ямбаа юм болоо гэж бодлоо. Тэгээд энэ газ нь бас их хүчрэг байна. Айгүй тийм хүчтэй юм галаар хурдан болгоод байгаа байхгүй. Тоогооч хүнд гарт нь гарынхан доор нь бүтээгдэхүүнүүд нь байж ах хэвээр. Цэвэрлэгээ нь яг гоожих хэвээр газараасаа усны гоожиж бүх юм стандартын дагуу байх хэвээр юм байна л да. Тэрийг би энэ артал руу орж сая харлаа. Тэгээ би бол бүх юм стандартын дагуу байна. Цэвэрлэгээ бол бүх юм дууссан хойно явагддаг юм байна. Тэр хүн энэ лөө тав алхаж очиж ингэж юм асгаж яхаар ингээ бүгдийг асгаа шийдсэн нь хамгийн зөв шийдэл. Ухаалаг шийдвэр байна л. Ёло ресторанд ирэх юм бол энэ бол хамгийн эхэлж захиалж идэх хоол байна. За одоо би их ажил эхлүүлэх гэж байгаа хүн гэдэс цатгалан байх хэрэгтэй гэдэг. Бага төсөвтэй тэдэнд хайнаанд очоод үнэтэй хоол идэх боломж тэр бүр олдохгүй. Тиймээс одоо л сайн идээд авсан дээрдээ. Сайн байцгаана уу? Юлонг сүлжээ рестораны менежер Ариун Тэвэ байна. За манай Юлонг сүлжээ ресторан маань 11 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж одоогийн байдлаар 5 салбарын ресторантайгаар зочид үйлчлүүлэгчтэй үйлчлэгээ үзүүлж байна. За манай Юлонг ресторануудад бүх салбарын галтгоонд мэргэжлийн хятад тоогооч нар ажилтгаараа онцлог давуу талтай хятад зоогийн амт чанарыг бид 5 тухтай орчин найрсаг үйлчлэгээгээр монголчуудаа хүргэхийг зорин ажиллагаа. 2025 оны Улаанбаатар хотын хэрэглэгчдийн судалгаагаар хятад зоогийн салбартаа тэргуун байранд шалгарсан нь хэрэглэгчид бидний чанар болон үйлчлэгийг өндрөөр үнэрж буй илрэл юм аа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchin Tours мөрөөдлийг дурсамж болгоно. Ивент тэтгэгч Дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Ивент тэтгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч эрүүл амьдралын энгийн жор Өвле нүүрс ус задлагч. Дэлхийн аваргыг дэрэгдээсэн New Julchin Tours 5 дахь удаага 70 94 1
Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуураг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтнол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 калсуу нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Байгалийн гаралтай тусгай технологи агуулсан сүүлийн үеийн фермент Wobbly Comfort Enzyme нүүрс ус өөх тосны шингээлтийг дэмжиж турах үе явцыг эрчимжүүлж биеийг эрүүлжүүлэх онцгой бүтээгдэхүүн. Өдөр бүрийг итгэлтэй эрүүлэр эхлүүл. Wobbly Comfort Enzyme. Skin Life Японы арьс арчилгааны цогц бүтээгдэхүүн. Beauty Japan Cosmetics. Аз жаргалын амтыг мэтэр. Golden Gobi шоколадны крем. Байгалийн гаралтай тусгай технологи агуулсан сүүлийн үеийн фермент Wobbly Comfort Enzyme нүүрс ус өөх тосны шингээлтийг дэмжиж турах үе явцыг эрчимжүүлж биеийг эрүүлжүүлэх онцгой бүтээгдэхүүн. Өдөр бүрийг итгэлтэй эрүүлэр эхлүүл. Wobbly Comfort Enzyme. Аз жаргалын амтыг мэтэр. Golden Gobi шоколадны крем. Ивэн тэтгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивэн тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchin Tours мөрөөдлийг дурсамж болгоно. Оо гаргаж хөг байхгүй багтаа. Хүй баяртай хой манайхаа. Хүй би явлаа хой үрдээ. Одоо баяртай. Ярсаа. Наагүй ингээд явсаар ирсээр гадаа бүр үнэ алдчихдаг юм шүү дээ. Чи үнсэнэ. Юу ячуулна өстэй? Куртгэ буцаачч. Тэ? Алгаа тосоод. Янта. Яаж уянгааг маттай хуйл гэдэг вэ? Би нэг жоохон бодсон. Тэгээд одоо яг бодсноор болох нь үгүй юу гэдэг чинь аюултай л юм л та. Яа. За ингээд 25-ынхаа дөөтөл. За тэгээд цагаан сарын нэвтрүүлгүүд бас одоо зохиомжуудад тоглож байсан. Тэгээ ойрын хэдэн жил өстой 25-таагаа хамтраагүй юм байна шүү. 25-ынхаа машиныг харсан чи гоё байна. Багаж руу ичгөө. Явлаа, яасан. Бүр эндээ сууж явна. Хотлогдол. Халуун оронд иж одоо өсөөгүй, үзээгүй жоох өсөөгүй хоолоо одоо
Ихнэр байхгүй өөрийн гараараа хийж идэнэ. Хүний газар гүний хошуунд 40 оноор хэрхэн амьдрах юм хардаа та нар минь баяртай. Намайг дэмжээрэй. За энэ зогсч тий. За ч одоо таньдаг мэддэг юм байна уу? Би одоо ер нь ингээд нэг энэгээр дүүрээ хуцсан ш. Одоо зоныхаа ямар ч байсан хуцнуудыг авсан. За тэгэл мэдээж одоо өдөр тутамд хэрэгтэй юмнуудаа аюу сайн авсан. За нөгөө уургаас та найдвартайсаа аваад эндээ хийцэн байгаа. Бараг онгоц дотор ч уун гэж бодоол. Ингээд явж. 21,000 реалити шоу нэвтрүүлгийн 24 дахь дугаарыг бид бүгд найрамдах Хятад ард улсын өмнөд хэсэгт орших халуун дулаан уур амьсгал далайн эргийн гайхамшигт байгальтай Хайна нарлаас бэлтгэн хүргэж байна. Хөх тэнгис алсад цэлийн нар ээж салхи хэлбэх энэ арал бол Хятадын аялал жуулчлалын совд гэгддэг газар. Цагаан элстэй урт наран шарлагын эрэг ногоон далдуу модод халуун орны тайван амьдрал. Байгаль, соёл, орчин үеийн соёл хосолсон энэ нутагт жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс сая жуулчин ирдэг. Ийхүү далайн үнэр нарны элчин гэсэн Хайна нарлаас 21,000 реалити шоуны шинэ аялал, шинэ сарилт эхэлж байна. Би одоо Хайна анхудаа л ирж байна. Бас одоо тэр фукок шиг тийм амар халуун бас биш юм шүү дээ. Ингээд явахд болохоор шүү дээ. Жоо хувцас буруу авчихгүй. Тэгээ одоо уянга мэдж байгаа ч юм уу намайг ингэж өөрийнх нь ачааг зөөгөөд хүй хай гэж явж байгааг өөр ачаагаа хаяад байхгүй. Одоо би жишээ нь ачааг ингэж хийж байгаа байхгүй юу? Яаж ч нэг нүдний хороогаар уянга чи намайг мэдж байгаа жоо байхгүйсэн. Өөр хүмүүссэн шүү дээ. Яг үндэ бол үлсэж байна. Одоо нэр зураг мураг яг албан ёсны мэдлэгээс өмнө саядж явъя. Айгу бичлэг хийлгээл яваа. Нэг амар цэмгэрэнтэй яваад идэг хар бороочлаа надаар хийлгээл. Оо сайхан биш тийм чинь одоо дулаахан. Нэг тийм айгу чиглэг газар биш шүү. Хувцас жоохон чиг татчихэ тий. Яг л сайхан нар мандаал ирлээ дээ. Тэгээ энэ би сая сонслоо. Энэ нэг сар чинь Хятадын нөгөө цагаан сар болж байгаа юм биш үү? Тэгээд айгүй урт амралт болж байгаа юм байна. Тэр амралтаараа дотоодынхын жуулчид нь дулаан орон руугаа хүрээд ирд юм байна. Тэгээд энд бол айгүй их жуулчид дотоодын жуулчдад их байгаа юм байна. Сая бол манайх чинь ингээд том Монгол групп нэг онгоц хүн ирлээ шүү дээ. Тэгээд буугаад харж байхад бас орсууд энэ төр бас мэрсэр харагдчихэ нэг хэрдэм байна. Тэгээд ер нь л их том онгоцны будал буучих шиг боллоо. Одоо ер нь тэгэл юмдахгүй штэ ер нь бол. Хэд энэ уг нь хэрэг болох юм байгаа юм. Юмхнаар л юм хийх ёстой юм байгаа. Хүний нүд хариулж байгаа авчт юм уу яа. Энэ уг хэрэгтэй юм байгаа юм даагш. Тэ нэг их уугаагүй юм байна уу. За өдриймдээ. Дажгүй сайхан амарчлаа. Ер нь юу? Нүдэнд ил амар. За энэ өдөр энийг өмссөн юм чинь одоо өнөөдөр бол өмсөхгүй маргааш ер нь энийг өмсөхгүй юм чинь хураачи гэх тийм ээ. Тэгээд энэ хувцас дуусахад л одоо 21 дууссан байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Хүний газар хүний ошонд 25 юм навчиж одоо намаагаа ингэж үлсгөх одоо хэрэг байгаа ч юм уу ч юм уу. Тэгээ одоо сая инглээ штэ өглөө буудалтай ирэл хүмүүсийг бол 7-оос 10 цагийн хооронд өглөөний цайтай байна. За ингээ А, Б, В вариант болгочлаа тийм ээ.
Тэнгүүтлээ. За ингээ Б-ийн С-ийн ингээ хоолндоо ороорой гэж үлээний цайнд орлоо шүү дээ. Тэгэхэд л ингээ бид нэр ингээ орохгүй л гадаа ингээл сайхан нарлаа сууж. Тэгээ би яг онгоцондоос яг ньюжуал чи бид нар яг нөө бизнес ангиллаар авчирлаа. Тэн дотор бол одоо яг дөрмийн тоглолт эхлээгүй байсан болохоор хөөхөн хитэн пүүлч хийдээд авсан. Тий ус пүүлчээр ер нь бол одоо чигжих маягтай тэгээд яваад ирсэн. За мэдээж шоколад айгүй үл дардаг байхгүй юу? Айгүй үл дарна. Тэгэхээр би шоколадаа бас өглөөдөө ер нь нэг 2 нүдийг идчихдэг ч юм уу. Тийм ээ? Ер нь би ийм зарчимтай явъя гэж бодож байна. Өглөөний хоолыг өөртөө өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа гэдэг одоо энэ зарчмыг л тун сайн барьж бодож явъя гэж бодож байна. Тэгэхээр чи ерөөсөө болж игэл өглөө ахиухын мэдээл, өдөр нэг багахын мэдээл, орой тэгэл яаж игээл нэг харгалцгээл багга идэл унтчихвал. Симбигэд очиж шүү. За тэгээ шоколаднаас ямар ч гэсэн идэнэ. Шоколаднаас бас борлуулж болно гэж байгаа. Бас энэ манай 21 шоутай хамтарж байгаа энэ солонгосын бүтээгдэхүүн юм байна л да. Нүүрс ус задлагч. Тэгээд анарын одоо коллаген гоё болох нь. Над тус болох юм амин чанар л байна да. Одоо уураг нөхөн, уураг алдалтвал тий. За тэгэл эн чинь нөгөө нэг одоо бүрсүүд эмчнэр зөвлөдөг болсон гэж биш үнийг. Яг цэвэр сарлагын сүнээс уургийг ялгаж аваад тэгээ бүр нөө хор тавдартай одоо сүүлийн шатанд орсон тэр улсууд химийн эмчилгээний одоо ордлого тайлдаг гэдэг мундаг юм байна. Тэгээд за би тэгвэл энийгээ сайн судалж байгаа бүсгүйч өдрөө хандсан маркетинг гэх юм шүү дээ тий. Энийгээ би ер нь зарна. Ер нь л зарыг. Тэгэл чи одоо хоолол олж ицсэн дээр шүү дээ. Өдөрт хэдэн хоол унд эдснээс хамаарч хоолны хойно 5 минутын дараа хэрглэж болно. 1-3 удаа өдрийн хоолны дараа нэг, оройн хоолны дараа нэг. Оройн хоол байхгүй би идэхгүй. Хоохгүй. Өдрийн хоолны дараа нь болж нэг л хэвтрийн байдалтай энерги баг зарцуулаад байж байгаа хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол оянга айгүй муу толгойтой байх шүү ер нь. Болж игэл могоо шиг тэгэл боссон суусан чинь гівтэх маягтай багхан хөдлөөл их хөдөлчгөр чинь нөгөө жоохон олж шингэж шүү дээ. Тэр айл болох баг хөдлөөл тэр жодоодондоо байлгаад байхыг л бодмоор юм шүү. Тэр бол ерөөсө буруутах харахгүй болчихж байгаа юм л да. Зарим нь ингээл шууд бакалтайгаа одоо сөүл инчон дээр буусан гэдэгэл яриа байдаг шүү дээ. Тэгээд яг амны ишгтэл байд. Зарим хүмүүсийн бол виз гарахгүй хичнээн өгөөл хичнээн дансандаа мөнгө байршуулаад эндээс зээлэл авч байрлуулаад хахад виз нь гарахгүй хад өөр мал дээрээсээ нэг их чинь чи нэг алив тэр визэнд ороод орохож ирэхэд дахиж орж ирээд ороход виз нь гарчдаг. Тэгэл тэнд очиод хүний одоо үзээгүй хараагүй соёлтойгоо танилцаад дасан зохицол явуулдаг. Монгол хүн чинь ер нь бол дасан зохицох чадвар маш өндөртэй сайн тийм улсууд байдаг байхгүй. Хаа газар ингээл бид нар тоглолтоор ингээл явхад Австрали, Америк, Европын орнууд ингээл явж байгаа. Найз нурд нь хотод одоо өсвөл офисын л ажилтан байсан. Тэ хүн ингээл удирдаал явж исэн бол одоо энд найз нь машины үйлдвэрт ингээд ажиллаж штэ. Би өрүүл оёод ажиллаж штэ. Харбор ажлыг хийж сурж гэн чаддээ биш тэ. Бид нар зөндөө нөөц байсан юм биш тэ гэдэг ингээд ярьж идэг байхгүй. Тэгэхээр одоо тэрний нэг одоо би мэдрэхэл биеэр л яг мэдрэхэл байл та. Тэгээд яг түрүүний хэлдэг Монгол хүн бол хаанч дасан зохицох чадвартай монгол ирчүүд бол харах шиг амьддаг байхгүй. Хүс шууд гарж ийн. Жохон халаад ирсэн чи гадаа жохон халжих шиг. Өглөө болоо их сайхан сэрэг хүн байсан. Тэгээ нар дээх өрөөд ирсэн чинь айгүй халуун болчих. Сайхан биш дээ. Надад бол айгүй тийм таатай айгүй хөөрхөн тохилог юу байна? Буудлаа. Эндээ хөөрхөн юм жижигхэн галтайгоотой. Энд л би өлхөн хоол ундаа бэлдээд идчих юм байна. Миний өглөөний бол баг энэ вэ дүү. Өглөө энийг уугаал тэгэл ер нь бас өдөрт хэд хэдэн удаа уучруулах зүгээр гэж надад хэлж өгсөн. Тэгэхээр энийг ууна гэж бодож байгаа. Тэгэхээр би баг өглөө бол энийг уучвал нилээ үйл даах гэж бодож байна. Яг би ер нь бол нэг хайхтар хоол моол голоод ч юм уу хоол моолыг ингээд юу яагаад байдаггүй. Голоол энийг идэхгүй, энийг иддэг. Би тийм юм дуртай гэдэггүй. Нөгөө малгай тавиул манах гэдэг тийм урлагийн хүн шүү дээ, тий. Тэгэхээр би өнөөдөр хайнаа нарал дээр одоо хайнааны арал дээр ирсэн байна. Энэ арлын хоолыг идэхгүй бол тий одоо өсөж өгчээ л гэнэ үстэй, тий. Тэгэхээр бол далайн гаралтай бүтээгдэхүүн хоолыг идчих байхаа гэж бодож байна. Миний хамгийн санаа зовоод байгаа юм
Торхоо жом момл бага багасаа л гэж бодож шин. За ингээд амин чанар. Cheers. Майтаа гамттай байсан юм уу? Них гоё юм. Сүүч юм шиг. За энэ бол Солонгосын Бүблэ брендийн нүүрс ус задлагч юм бүтээгдэхүүн байна. Манай энэ 21 мянгатай хамтарч ажиллаж байгаа юм байна. За энэ болохоор анартай одоо бас эмэгтэйчүүдийн сарын тэмдэг алдагдах. Анар ер нь эмэгтэйчүүдэд их хэрэгтэй байдаг. Тэгээ энэ анар жимстэй юм бүтээгдэхүүн байна. Энэ бол Солонгос бүтээгдэхүүнүүд. За тэгээ мэдээж манай амин чанар байна. За тэгээ энэ бол ингээд бяцхан өрхөн зочны хэсэг. Эндээ сууж яснаа бас сөрөлтийг авчираад ярьж хөөрөх юм билүү. За тэгээд мэдээж ингээд энд бол би унтаж амарна. Багахан хэмжээнд тийм хөөрхөн ингээд багтаацсан. Тэгээ орол айгуу гой тухтай юм билээ. Би бас орж ирээд хитэж үтсэн. Энэ их тийм хит зөөлхөн биш. Би бүр хит зөөлөн орон дээр унтаж чаддаг. Тэгээд энэ хатуу байвал их сайн тэгсэн харин ашгүй хатуу байна. Орол их сайхан тухтай юм байна. За тэгээд дэрийг бол би солино. Би ийм дээр тэрч чаддгүй. Хатуу юм дэрлэн. Тэгэхээр би бол өөрийнхөө хувцсыг дотор нээж гар нүрийн алчуур ингэж дэрлэе гэж бодож байна. Энэ бол арай л зөөлдөж байна. За тэгээ миний энэ бедрум болох нь шүү дээ тий. За энэ гоё бүтээгдэхүүнүүд бас 21 мянга шоутай манад хамтарч ажиллаж байгаа юм байна. Golden Gobi энэ нөгөө гадаадд явж байгаад бас хүмүүс нөхөд юм хөөрхөн үндэсний тэг дандаа юм хөөрхөн үндэсний дандаа ястангуудын хувцастай ийм хөөрхөн набор. За энэ бас сүүлд гаргасан Nation гэдэг Golden Gobi-гийн бас ийм хаттын зурагтай. Энэ бас айгүй гоё амттай юм билээ. Би энийг идэж үзсэн. За энд бэлэг юм шиг байна. Бэлэг байна те. Энэ нөгөө хөөе миний нэртэй юм биш үү? Хөөе бүр 2 3 миний нэр байж. За задлж үзье. Энэ телевизээс маань надад өгж байгаа бэлэг юм биш үү? Яагүй. Энд New Julchin тур. New Julchin-гийн бэлэг юм байна. За маш их баярлалаа. Бэлгээ задлаа. За. За ийм хөөх энэ ямар гоё аяга вэ? За ийм аяга шүү дээ. За тэгснэ. Сарантэн гэнэ New Julchin тур тэгснэ. Уянга гэсэн. Эвгүй хөөх юм цэвэрхэн. Ямар хөөх юм бэ? За ийм аяга байна. Ахаад нэг юм халууна барьдаг юм байна. За New Julchin тур тэгснэ. Царантаа уянга. Баярлалаа. Энэ одоо бүр айгүй гоё сэтгэл гаргаж ингэж гоё хийсэн байна. За ингээ энэ за би ч одоо чи энийг ч ястаж ингээм үүрээд гарч өгнө үсттэй. За мөрөөдлийг дурсамж болгоно гэж байна. Мөрөөдлийг дурсамж болгоно гэж гоё үгүй шүү. Нэрэл мөрөөдсөн газар руугаа очиод амьдралынхаа одоо дурсгалтай тэр зураг хөрөг одоо юу гэдгийг тэр дурсамжийг бүтээдэг. Аялал бол тэр чигээрээ дурсамж байдаг. За монголчуудын очих ёстой 100 газар гэдэг юм гоё 100 газрын гарын тохимол гаргасан байна. За энэ бол одоо бас хүнд байх ёстой. Энэ гоё алдартай 100 газрыг энэ насандаа үзэх хэрэгтэй. За энэ бол таныг New Julchin тур хөтлөнө. За ийм гоё юмнууд бэлэг өгсөн байна. Бас гоё харууц марууц бас сайхан юм аа. Энд нэг юм гол байна. Би ч одоо хаа очсон газараа гол усных нь нэрийг мэдчих гээд байдаг. Түрүү нөгөө биднийг нааш нь авчирч хахад бидэрт ярьж өгч ирсэн энэ хайнаа нарал маань өөрөө нэг аймаг юм бэ. Тэгэхээр энэ аймаг маань өөрөө 4-5 том хоттой юм байна. 4-5 том хот нь хэд хэдэн тосгонтой юм байна. Тэгээд энд бол яг одоо төвн аймгийн одоо яг төв хотын төв даунтаун гэсэн үг юм байлээ. Тэгээд бүр айгүй гоё ногоон. Тэгээ ерөөсө хятад орны 45% ойг энэ хайнаа нарал өөрөө бүрдүүлдэг. Агаарын чанараараа бол маш өндөр. Одоо яг хүчил төрөгчийн агуулмж бол яг бидний энэ байгаа хэсэгт бол 80% таа гэж хэлээ. Тэгээд эндээс гараад бас бүр яг ой модны бүс рүү очдог. Тэр бүс болохоор
100% одоо хүчил төрөгчтэй. Тэгээ ер нь бас нэг эхний 2 хоног айгүй тийм нойр хүрнэ гэж хэлээ. Яг тэгвэл бид нэр өндөрлөг газраас нам дор газар хөөд ирсэн юм байна. Тэгэхээр энэ нам дор газар ирээд хүчил төрөгчөөр ингээд уушиг тижигдэхээр айгүй их нойр хүргэдэм байна. Тийм учраас эхний 2 хоногийг нэг сайхан давчих юм бол цаашаа бол алцахгүй гэсэн. Тэгээд үзэж харах юм бол зөндөө юм бэлээ. Тэгээд одоо үзэж харж амжих нь үгүй юу? Энд чи одоо бас би чинь шоунд оролцож байгаа хүн чинь шоуныхаа даалгаврыг биелүүлнэ. Тэгэхээр мэдгүй одоо телевизийнх юм сайхан зав хөдлөөд гоё газар үзүүлчих магадгүй. Гүч үйч магадгүй. Нэвтрүүлэг бүрийн ард олон хүний хөдөлмөр дэмжлэг байдаг. Тэр дундаа ивент тэтгэгчдийн оролцоо бол бидний аялал, бидний түүхийг бүтээх хамгийн чухал хүч билээ. 21,000 реалити шоуны 24 дахь дугаарыг бүтээхэд дараах байгууллагууд хамтран ажиллаж байна. Монгол эрдэмтдийн 20 гаруй жилийн судалгаа, туршилтын үр дүнд бүтээгдсэн үндэсний бүтээгдэхүүн амин чанар. Монголчуудын дотн намд 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй Golden Gobi. Эрүүл амьдралын хэм маягийг дэмжигч Солонгосын Vuvle брэнд. Биеийн бодисын солилцоог дэмжих, нүрс усны шимэгдэлтийг зохицуулах бүтээгдэхүүнүүдээр хэрэглэгчдийн танил болсон Тус брендийн анар жимсний найрлагатай бүтээгдэхүүн нь орчин үеийн идэвхтэй амьдралын хэм маяг зориулсан шийдэл болж байна. Мөн Монголын аялал жуулчлалын салбарын анхдагч компаниудын нэг New Жуулчин. Аялын турш холбоог таслахгүй мэдээллийг ойртуулах Travel Slim аялын дата карт. Эдгээр байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагааны ачаар 21,000 реалити шоуны энэ удаагийн аялал Хаяна нарлаас ийхүү бүтэж байна. Тэгж ойлгоод байгаа. Хоол хүнсээ цуглуулна гээл. Чи хоёнгаа айгаа гороо байна. Үгүй юу? Богчжлаад байгаа байхгүй юу? Олон үлсдэг байхгүй юу? Байгаж ажиллаж шүү. Тэгвэл сайн байна. Би найз нь турах гэж байгаа шүү мэдчихвэ сте. Би өнөд ингэсэн. Ер нь тэгэл болжул хөвтрийн маягтай. Бүрөө. Хоолоо багш ингээгээл ер нь амир би яасан. Усуугаад хөвдөд байгаа маягтай. Би чи өглөө фитнес мэдс дараа юу вэ? Гэхдээ тэгж сонслоо. Тий. Орон тэглээгээ турдгоо юу өөсдөг байгаа шүү. Ер нь болж игэл баг хөдлөөд энерги баг зарцуулна шүү. Энерги баг зарцуулна шүү. Хоолндоо тааруулж л ярьж энерги зарцуулна шүү ер нь. Энэ кандлер шиг тороо бариад гараад ирсэн юм шүү дээ. Тийм айхтар хараа юм гэдэг юм. Үгүй ч одоо хүнсээ юунд хийх юм бас тор хөдөлж чадахгүй ч бөө харгаа үст. Билээхэн тор бидэлдээ татчих гэдэг шүү дээ. Одоо ингээд өнөөдрөөс эхлээд бол тийм найз энэ төр гэсэн юм бол байхгүй. Ямар мого энэ хүний сэтгэлийг яасан бэ? Би бүр түрүү юу гэж хэлсэн гэж энэ торлоо юмаа хийх юм уу? Бай гэсэн чи бүр юу одоо чигээр өсөлдөгч. Яа. Одоо хоёул харин нэг гэрээ. Би ч тийм айгүй сайхан сэтгэлтэй юм шиг байж байгаа өсөлтчдөг шүү. Тийм үү? Ил гарахгүй юу? Хоёулаа гэрээ хэмээр. Хуугаад хийчихээ. Өсөлдөгч юм чинь те. Гэтэ би өнөөхөө одоо ингээд үг үйлдэлт гомдохгүй нөгөө нэг энтхийн мэндэл үлдэнэ. Ер нь хоёлаа ингээ. За. Них бинийг өсгөөд жаах уу, өөртөө өсөөд жаах уу. Чадах чи нэгээрээ гоё мөнгөө зарцуулаад ажил хийгээд олсон мөнгөө хоёлаа харна. Тэгээ. Тэгээд тэрнээс ингээ. Өнөөдөр чиний 40 янаар юм авчих заяа. Тэгээ маргааш минийхээр аваа. Яста. Чихэн дээр санаа оруулдаг шүү дээ. Болно шүү дээ. Тэгээ. Тэгтээ ихлэ чиний гараач. Яах юм бэ? Тэгэл чи гаргацсан байх чи маж батаараа дараад 40 гаргаж. Тийм шүү дээ. Тэгээ өнөөдөр минийхээр аваа. Хятадын өмнөд хэсэгт орших халуун орны үзэсгэлэн дарал болох Хайнан зөвхөн байгалийн гайхамшигаараа төдийгүй олон үндэсний соёл, өв уламжлалаараа алдартай нутаг юм. Энд хэдэн мянган жилийн түүхтэй уугуул ард түмэн болох Ли үндэстэн амьдарч ирсэн юм. Өвөрмөц хувцс, гар урлал, бүжиг, хөгжим, зан заншлаа өнөө хүртэл хадгалан үлдсэн энэ ард түмэн Хайнан арлын соёлын үнэт өвийн нэг билээ. Тэгвэл Санья хотын ойролцоо байрлах Ли үндэсний соёлын парк нь жуулчдад тэдний амьдрал, уламжлалыг бодитоор мэдрэх боломжийг олгодог газар юм а.
Лийн үндэст нь бол энэ хайнааныхаа арлынхаа төв болон баруун хойд хэсгээр нутгалдаг юм байна л да. Тэгэхдээ яг нарийн юмыг бол би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг юм харж байхад гэр бүлийн одоо харилцаа гэх юм уу холбоог айгүй их эрхмэлдэг тийм үндэстэй юм гинэ. Одоо ганц нэг хүнээс юм асуугаад мэдэх гээд үзэн хэдүүлээ. Голдоо бол хоол хүнс нь бол заагас тэгээд ургамлын үндэс тэгээд жимс юм байна л та. Мал аж ахуйтай гэж байна. Одоо мэдгүй энэ ширэнгэн дотор ямар мал байдгийг би бол олж харахгүй л байна. Тэгээд үндэсний хувцс нь гар урлалны хөгжсөн гинэ. Нэхмэл, сүлжмэл энтер нь айгүй хөгжсөн газар гэж байна. Бас хятадаас бүр энэ одоо тэр дуу хуур үндэсний одоо соёлыг нь хамгаалтанд авсан гэж шүү. Бас азтай үндэстэй тий. Тийм байна. Тэгээ цөөхөлөө гэхэд энэ олон сая хүн ам дотор ингээд мөхчихгүй ингээ байгаад идэг. Өөр тусдаа хилтэй гэж байна. Өөрсдийн гэсэн. Тий. Лийн үндэстэн чи бүр тусдаа хилтэй гэж байна. Оох. Яа. Сэрүү орны хүмүүс чинь өвөлдөө ингээд Орос, Монгол, Солонгос, Японч ингээд хятадын одоо дулаан мужуудаар тэгэл Вьетнам, Таиландаар ингээд аялж байгаа байхгүй юу? Эдгээр чинь өвөл манад очивол осгоо хүч штт. Юу ярьж байгаа? Миний нэг фэйсбүүк дээр нэг ах тэгсэн байж лээ. Гэсэн энэ хүүтэн бол сая хотод нэг хэсэг хүүтэн болсон штт. Манад архтад бол 70% бол юу ч хийсэн. Чи нэрээ тийм шүү. Бид нар чи дээшээ шүлсээ хаяад буугаад ирэхдээ хөлдсөн байхад тэвгддэг штэ гэж бас гоё хандаалж байгаа шүү. Би нэг аялахтаа нэг алтаагуутай ч юм уу бадам самбуугуутай нэг аялж эцгээс гэж бодоод идэв. Яагаад алмаатл ярина штэ. Бид нар нэвтэрсэн улсууд штэ. Одоогор тийм гудамд ч байдаг юм уу тэгж ер нь дуулж ирсэнгүү дандаа сайхан тайз дандаа сайхан тийм хүндэтгэлтэй газар дуулж илаа да. Ер нь тэгээд гадаадд явж байхад гудамд ч юм уу метронд энэ ингээд өөрийнхөө одоо сурсан мэдсэн хөгжмөө тоглоот ч юм уу альсвал дуулаад ч юм уу гитар тоглоот ч юм ингээд бэж идэг. Яг тэр бол ингээд илтэд нөгөө юм гуйлга гууж байгаа ч юм уу тийм асуудал биш. Ер нь яг уу мэдээж ингээд би бол одоо зүгээр ингэж мөнгө гуугаагүй шүү гэдгийг үзүүлж байгаа ч юм уу тийм хэлбэр юм болов гэж боддог шүү дээ. Тийм болохоор тэрэнд юу эрэхтэй энэ дуулаал хөгжмөдөөл те аль тэр хүнд нэг тийм байрны арай л нэг тэр нэг ойрхон зүйлээрэл тэгж юу ад юм шиг юм л да бүр элтэд ингээ гуйлга гуугаад явахгүйгээр тэгж мөнгө олох юм болов уу зарим нэг. Тэгээ зарим нь бол урлагийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор тэгээ хөгжмөдөө дуулаад тоглоо зогсчихдаг ш тохиолдол байдаг. Би ер нь яг ингэж боддتي. Хүн өөр орны өөр одоо үндэстэн ястан юу гэж боддгийг мэдэхгүй ямар ч байсан би нэг Монгол хүн болгонд байдаг нэг юм түгээмэл ойлголт бол би Монгол хүн юм чи хаанч ч амьдарч гэдэг тийм ойлголт байдаг. Тэр их тийм одоо юу гэдэг юм бэ? Би өөртөө итгэлийг маш өндөр төрүүлж өгдөг. Айгүй тийм том зүйл ахгүй юу? Би Монгол хүн юм чинь лавл тэнд очиод газардахгүй дээ. Манай монголчууд юм чиндээ газардахгүй дээ. Тэд нар манайхан сэргэлэн яаж игээд болчихно гэдэг тийм ойлголт Монгол хүн болгоны толгойд байдаг. Тэр би их тийм зөв. Дээрээс нь бүр цуснд нь тийм ойлголт байд юм болоо гэж боддог. Тийм болохоор л одоо юу гэдэг чи оцсон газар орон болгондоо дандаа өөдөө дэшээ байдаг. За яг хөө зарим нэг айхтар буруу хоошоо буруу юм хийдэг усуд байдаг юм шиг байгаа. Гэхдээ ихэвчлэн ер нь хүнд муугаа үзүүлэхгүй шүү гэсэн зорилготой тийм хүмүүс л байдаг. Тэгэхээр монголчууд бол бас тэгж нөгөө шазрын шарлахж явж байгаад бас нэлээд чармаагаад гайгүй бас хүний доор орохгүй амьдэрчдэг юм шиг надад санагддээ шүү ер нь ихэнх нь. Нэг цогцлбор үзэхэд 60 он байхад чинь яаж 40 10 он гэж бодож ирвэ. Яаж бид хоёрыг тэгж авчиж чадваа яа. Зарах уу? За орой. Ингэж идэг те. Энд нэг юм үл мэдэг юм зураг байгаа үз. Тэгээ энэ ямар учиртай юм бэ гэхээр одоо Лийн үндэст нь нэг юм аг байж л дээ. Аг одоо залуу, сайхан залуу. Тэгээд ан хийж явж байгаад нэг тийм бууг таарахаар нь тэр буугыг агнах гад харавтал бүтээн алж чадаагүй шархацсан юм байна.
Тэгсэн тэр буг яасан гэсэн үзэсгэлэнтэй бүсгүй болж ингэж хувирсан гинэ. Тэгээд тэр тэгсэн ямар учиртай вэ гэсэн ертөнц дээд тэнгэрээс бууж ирсэн сахиус гэж одоо гайсан юм байна. Сахиус гэж яригдчихэд. Тэгээ ингээд тэр үзэсгэлэнтэй бүсгүй тэр залуу хоёр мэдээж үргэлжлэж одоо амьдрч чадаагүй. Яагаад гэвэл энгийн хүн сахиусан тэнгэр одоо сахиус хоёр хамт амьдрах боломжгүй гэдэг. Ингээд эндээс харах юм бол нөгөө манай нуус товчонд гардаг бүртчон гуамарч гэдэг юм уу. Нэг иймэрхүү бас юм домог түүх байдаг юм байна. Тэгээд тэр хоёрын одоо бэлэгдэл болгож одоо энэ утга төгөлдөр юм баримл болсон байна л да. Бас сонирхолтой юм. Энэ ардаа харж байна уу? Юу шиг харагдаж байна? Лийн үндэстэн бол 3000 жилийн түүхтэй юм байна. Хятадын их газраас энэ арал дээр ингээд заваараа ирсэн юу ч байхгүй хүн суурин тэгээд тэд нар энд нутаглахаар шийдэж Хятад орны өмнөд нутгийн халуун дулаан арлууд олон үндэстний өвөрмөц соёлыг тээдэг. Тэнд амьдардаг уугуулын үндэстэн нь Хайнан арлын эртний уламжлалыг хадгалсан бол Мё үндэстэн нь өнгөлөг, нарийн нэхмэл хувцас, баяр ёслол, дуу бүжгээр алдартай уулын бүсийн өвөрмөц соёлын эзэд юм. За 3000 жилийн түүхтэй Лийн үндэстэн мөхчөөгүй одоогоороо байгаа. Тэдний үр удам яг одоо энд байгаа юм байна. Төлөөлөл нь магадгүй үзмэр маягаар байгаа. Тэгээ дээшээ орж тэр усуудыг харъя, ярилцж үзье. Хайнан арал маань сая өрөхгүй хүн амтай. Тэгсэн ирнээсээ одоо өдөрт 7 сая одоо жуулчд орж гарч идэг юм байна. Тэгэхээр ерөөсөө л аялал жуулчлалаараа одоо бүх юугаа олдог. Одоо орлогоо олдог юм байна. Тэгэхээр аялал жуулч яг энд бас нэг юм дулаан уур амьсгал нь илүү их түлхэцээ өгдөг байх л та. Юу манад бол бас энэ байтугай гоё түүх соёл байгаа. Тэгэхээр аялал жуулчлалыг бас ингээд дөрвөн улирлаа ашиглаад бас ингэж гоё хөгжүүлүүд одоо юу гэмдээ зүгээр л ингээд нэг байгаа баялаг байгаа байхгүй юу? За Хайнан цэвдэггүй хөрстэй юм байна. Ер нь тийм улаан шороо голдуу их органик хөрстэй байна л да. Энэ байшингийнх нь ингээд хийцлийг би харлаа. Ингээд шавар. За тэгээд энэ голд нь дандаа энэ өвс сүрэл байгаа байхгүй юу? Тэгээд энэ их хачаа ургамал байгаад байна. Энэнгээр ингээд суулах юм бол яг хаа цуурч байна. Цуурж байна. Зүгээр ингэж тасланаа гэвэл гонж байна. Хараа. Тэгээ энэ бол одоо биднийхэр бол чансаа юмдгуу да. Чансаа. За одоо арматурын оронд бол энэ юугаа хулсаа ингээд голтон бариад тэгээд нөгөө улаан хөрснийхөө шаврыг шууд шаварчдаг. Тэгээ шавар хийцэлтэй юм байна ер нь бол. Тэгээд хулс, шавар, дэрс ерөөсөө ийм л ямар байшин ингээ барьчиж байна. Нэг ширхэг төмөр утас хадаас орохгүйгээр ингээд барьчдаг юм байна. Энэ одоо өөрсдийнх нь одоо эдэлж хэрэгдэг. Энэ одоо магадгүй манай нөгөө хүүхдээ унтуулдаг. За галтайгаа ч гэх юм уу. Тэгээд манай хатгалт ч одоо нэг хоньны үнэтэй, нэг бярууны үнэтэй энэ төр хулсан ташвар барьсан хүн ер нь их ганган баян тооцогддог байхгүй юу? Тэгээ бид нар ингээ ярьдаг байсан. Хулс ингээ шүн ингээ үе үеэрээ хүчтэй ингээ гарч ирж ургадаг. Тэгээ хулсан дээр унтаж болдгоо яагаад гэвэл цээжийн нэвт сүлвдэг энэ төр гэдэг ингэж ярьдаг. Тэгээ би хулсыг нэг яг хараад ургалт байгаль дээр нь харах юмсан гэж бодож байсан бас харлаа их гоё. Урамал байдаг юм байна. Их гоё өндөр шулуун юм байна тий. Чинь энэ ямар эвгүй харшаар вэ? Харанхууд бол гарч ирэхэд. За тэгээ цаашаа явъя да. Яа гэхдээ нэг юмд гайхаалаа. Айгүй их өхөр шүтдэг энэтхэг шиг тийм үү? Энд одоо тэгж өхөр суурьшсан байх уу? Гэтэл яалтчгүй одоо гол аж ахуйн нэг зүйл нь одоо өхөр байсан юм шиг байна. За энэ үедээ загас байна. Загасыг дэлгээд хатаачч. Яг сэрээр нь энэ ч одоо викинг дээр одоо хамгийн хүнд шийтгэл штэ. Юу гэдэг лээ? Амар штэ. Манай уянга их амар гэрхаа гоё юм олж харсан байна. Энэ ингээд одоо бид нар бол энийг модны холц гэж ярина. Модны холцоор хувцас ийцсэн. Нийлээ бүх болсон байна.
Ямар ч байсан бид нэр ярьж байгаа салхи нэвтрүүлэхгүй л юм байна. Гэхдээ нэр байгаль гэж үнэн баялаг юм. Өмсөд явхад хөл рүү юм болоод татахааргүй юм биш. Биш яаж ч л аюу хөнгө хамгаална шүү. За энийг зүгээр ингээд салгаад харах юм бол ааха. Ингээд уур нүдүр шиг харагдаж байгаа биз? Уур нүдүр. За энийг харах юм бол одоо мум шиг харагдаж байна тийм үү? Тэгтэл энэ тис өөр хэрэглээ. Хүний хөгжилд хамгийн их одоо чухал зүйл болсон гал юунаас гарах вэ? Үрэлтийн хүчээс гарна. Ингэж үрсээр хагаад гал гаргацдаг. За би бол аргагүй одоо мэдэхгүй маа. Нөхрийнх бол арай том юм. Арай бядтай. Ишгэлээ. Энэ ингээд хүүтэд тус татна. Тэгээ эргэлцээр хагаад үрэлтийн хүчнээс энэ утаа гарч байгаа биз? Ингээд гал гаргаж байна. Ингээд хүн дөрөвдсөн галтай болсноор махыг хүнсээ болгож иддэг болсон, даарахгүй болсон, энэ цог ингээд даарахгүй болсон, амтнаас өөрийгөө хамгаалдаг болсон гал гэж бурхан шишээ. Би нэг юм бүр барьж үзье гэж бодоод байсан. Энэ рил дээр ингээд гоё хулсаа цуулаад байдаг баг чинь энэ биш шүү дээ. Ингээд энэнгүүр чи ингээд цуулаад байдаг. Энэ чинь гол зэвсгэн үүдэх байхгүй. Тараа гэдэг ингээд цуулаад янз янз болоод байдаг. Тэр баг чинь байна. За баярлалаа шишээ. За яг одоо лийн үндэсний төлөөлөл бас нэг ихтэй болж байна. Гэтэ мэдлэх нь өөр. Блан. Мал аж ахуй гэж ямар мал ер нь малдаг байсан юм? Явсан юу? Нэмсэн сайд байгаа. Ер нь хамгийн гомдлох нь бол үхэр тэгэхээр үхэр байгаагүй боддог хийж байгаа хүмүүс үхэр байгаагүй боддог тариа байгаа юм шиг байхгүй юу гэж бодчихсон. Чи үхэр гэдэг. Тэгээ би энэ шугуй дотор ингээд үхэр байна гэж юусоо тооцоолдгоо. Үхэр байсан юм байна л да. Одоо лийн үндэсний хүн амын тоо ер нь хэд орчим байдаг вэ? 150多万 сая 500 гаруй мянган хүн амтай. Тэгээд мал аж ахуйгаа эхлээд тэгээ амьдарч идэг. Миний хамгийн одоо асуугыг хүссэн 2 л асуулт байна. Тэгээд асуултын хариултыг авч чадлаа. Тэгээд өшөө олоолаа болоорой. Яаж манай Монгол шиг 3 сая гарan болоорой. Тэгээд энэ манай үндэсний үйлдвэр шиг Golden Go ингээд амтан шоколадныхаа дээжээс үгүй энэ бас эмээл одоо үхэр гээд идэл хэрэгэл 5 өшөө малынхаа ингээд дүрсээр хийсэн 4 төрлийн бүтээгдэхүүнээс бэлгэлье. 非常感谢，他真的很懂我的经历，我是最喜欢吃的巧克力。걔네가 намайг амар сайн мэдчихсэн би бүр шоколад нээр болчихсон. Харин нэг тийм амар тийм шоколад идэх маягийн харагдсан юм аа харин.非常感谢你。 За энэ хувцсны хийг сонирхол татаа тэгээ яриуллаа. Энэ доогуур байгаа нь бол одоо сахиусуудыг бэлэгдсэн байна. Нөгөө үхэр, мэлхий, могоон сахиус шүтдэг гэсэн шүү дээ. Тэднийх нь нэг юм шиг байгаа. За энэ хээ болохоор ингээ хайлт харах юм бол манай үлзий хээ шиг харагдаад байгаа. Гэхдээ энэ бол шувууг дүрсэлсэн хээ гэн. Энэ бас жижигхэн түүхтэй. Нэг юм харц хоёр эрэгтэй эмэгтэй бие биедээ учиргүй хайртай байсан чинь нэг эрх мэдэлтэн баян эмэгтэйг нь булаагаад аваад суудсан юм байна. Тэгээд нөгөө эмэгтэй нь уйлсаар байгаад одоо нас барсан юм байна. Тэгэж ингэж нас барахтаа шувуу болж хувирсан юм байна. Учир нь тэр эрэгтэй тэгээ одоо үргэлж харахын тулд дээгүүр нь ингэж эргэлдэж ясныг тэр залуу одоо за тэр маань өөд болоод над дээр шувуу болоод ирсэн байна гэж ингэж мэдэж бодсон юм байна. Тэгээ хувцсан дээр илэрхийлдэг нь одоо хатгадаг нь хайр сэтгэл бол үнэхээр хүчтэй хүчрхэг зүйл гэдгийг илэрхийлж байгаа юм байна. Ингээ бодох юм бол логикийн хувьд манай Монголд нөө хөхөөний домог байдаг. Ээж нь хүүхдүүдэд ингээд зовоосоор байгаад ээж нь хөхөө болоод нисээд явцдаг. Тэрнтэй одоо бас агаар нэг юм домог юм санагдлаа. Бас сонирхолтой юм байна. Ингээд шувууг дүрсэлсэн юм хээ явуулсан байна. Чигчөөрөөгөө холбогддог юм байна.
За манай Golden Gobi ч угаасаа нөгөө Монголынхоо энэ зураг юугаараа бас Монголоо ингэ сурцчилж идэг штэ. Тэгэд бас энтхийх чи одоо үхэргүй байсан бол бид нар амьдрахгүй байсан. Үхэр хамгийн чухлаа гэд нөгөө анч манчсаа ингээд газраа хаглаад те зүгүүд яв. Тэр шиг манай говийг одоо тэмээгүүгээр төсөөлөхээ аргагүй. Дэлхийн тэмээний тал хувь нь манай Монголд байдаг. Тэгэхээр бол энэ одоо динозаврын үеийн үлдэгдэл гэж байна ш. Манай тэмээ бол 5 шүү малын нэг биш одоо нүүдэл сууд бүх зүйлдээ ингээд Golden Gobi бас гоё ингэж гаргаж эндээ ингэж гоё оруулж өгсөн байгаа юм. Тэгэхээр Golden Gobi-гийнхандаа баярлалаа. Энэ хараа тэмээ бол эдний лого. Сөрөлтөө нааш шоколад өсөж байгаа байлгүй дээ. Өсөж гин үү? Өсөж. Амар өсөж гин үү? Өсөж. Үнэхээр үү? Надаа ийм юм байгаа гэж бодчих. Айстаа яхаа тий. Ганц нэг шоколад өгөд юу унахад гэж. Юу унахад би бас чамаагаа бас харжсэн өрөвдөд нэ найз. За баярлалаа. Ганц нүдэж тогтгоо надад. Хоёрыг чи за баярлалаа. Үгүй. Хүний нутаг ялгаа явах тийм ээ. Шоколадыг өгнөд хүлхэж үлсэндээ жажиж та уушаараа. Хайд нэр өсөж юм. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchin Tours мөрөөдлийг дурсамж болгоно. Ивент тэтгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч эрүүл амьдралын энгийн жор Wovle нүүрс ус задлагч. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуурайг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтнол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 сүүг нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Байгалийн гаралтай тусгай технологи агуулсан сүүлийн үеийн фермент Wovle Comfort Enzyme нүүрс ус өөх тосны шингээлтийг дэмжиж турах үе явцыг эрчимжүүлж биеийг эрүүлжүүлэх онцгой бүтээгдэхүүн. Өдөр бүрийг итгэлтэй эрүүлэр эхлүүл. Wovle Comfort Enzyme. Аз жаргалын амтыг мэдэр Golden Gobi шоколадный крем. Skin Life Японы арьс арчилгааны цогц бүтээгдэхүүн. Beauty Japan Cosmetics.
Дэлхийн аваргыг дэрэгдээсэн New Julchen Tours 5 дахь удаага 7094 техник. Аз жаргалын амтыг мэтэр Golden Gobi шоколадны крем. Ивэн тэтгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивэн тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ерөнхий ивэн тэтгэгч New Julchen Tours мөрөөдлийг дурсамж болгоно. Ямар харагдаж байгааг мэдэхгүй байна. Толин дотч харъя. Үй. Одоо ли үндэснийх нь хувцас. Энэ одоо нөгөө бодвол үхрээл бэлэгдэж байгаа байх л да. Ийм бүжиг байгаа зү. Бөөгийн сахиустай шүтэнтэй мяа үндэсний хувцас юм байна. Бид нар ч бол бүр цөөхүүлээ 180 гаруй хүн амтай. Тэгээд одоо өөрийнхөө омгоос өөр хүнтэй суувал энэ хүний бие бодарсан гэдэг хасдаг үндэстэн байдаг шүү дээ. Тэдний хувцас юм байна. Тэгэхээр энэ одоо ямар нэгэн агуулга учир байгаад байх л да. За, уянга юу өмссөн бэ? За, бид хоёр хайнаанд хоёр үндэсний литэн уулзлаа. Мяа үндэстэнтэй бол уулзах боломж байхгүй бүр ширэнгэний гүнд амьдрал. Төлөөлөл болгоод хувцсыг өмслөө. Энэ тоног бол ингээд мэдээж одоо ямар нэгэн бэлэгдэл. Тэгвэл юу муу ёрыг зайлуулах одоо холдуулах юм бэлэгдэлтэй юм байна. За ингээд мяагийн аг гүнж 2-5 хүнний юм зогсож байна. Нэрээ гоё хувцастай энэ тийм хөөрхөн ширмэл энэ миний ширмэл энэ хамтаац айгу хөөрхий юу бүч гисэн. Эхний өдөр манай оролцогчид Хайнаа нарлын гудамжны хоолны амтыг туршиж үзэхээр боллоо. Гудамжны хоол нь нутгийн хүмүүсийн өдөр тутмын амьдрал, соёл уламжлалыг илтгэх жижиг түүх юм. Зураг авалтын багийн зүгээс өгсөн төрөл бүрийн амттнууд өт, цаарцаа, далайн од, дахианы сарвуу. Монголчуудын өдөр тутмын хоолнд ордоггүй эдгээрийг тэд хэр зэрэг идэж чадахыг хамтдаа харцгаая. За энэ үнгүй юм байгаа үстэй. За сөрөлтөм нь нөгөө Хайнааны Санья хотод идсэн нөгөө гахаан төмсгөө тэр шиг болох. За шинжи. Шинэ. Гэтэ бүгдээрээ болсон биз дээ те. Нуусны хошоо. Үедээ хүчээгүй хэмжээд идэн те. Өнөөдөр өлсөө те идэн. Гэтэ яг би бол нэр үнэхээр энэ далайн хоолнд сифуд бол үнэхээр ёо энэ ч ямар гоё юм бэ? Нэг гоё шил шүү. Чамд гоё хийсэн юм шүү дээ. Гоё. Нүг хэмнээд бас. Гойнда жамдрна баярлалаа. За ёстой энэ урд байгаа энэ нэг. Ямар халуун уу? Халуун гоотой. Чи халуун уу сайн уу? Сая эднэрийг мөнгөөр авсан болоод Балар хойж ойлоо. Амьдрахааргүй байлаа. Амар халуун байна. Арээчтэй царцаа уу штэ зүгээр. Царцаа идчих юм. Яа нэг ара. Зүгээр царцаа. Энэ юмны ямар нэг юмны авгалтай байна. Би царцааг алж явсан болгоос амталж яваа. Энэ дахианы сарвуу. Би энийг бүр үнэхээр идэх дургүй байдаг. Манай дүү хятад сурж байхад бол энэ шиг гоё юм байхгүйгээл нөө нэг энэ дотор идэж үзсэн юм бол ховор байна. Сар энэ далаа од нь байна. Би үнэхээр идэж үзээгүй. Нуусны толгой байна.
За энээс бол амсж исэн 8 жилээс. Гэтэ айгүй сонио амттай байдаг байхгүй юу? Чи хөдлөд байгаа юм шүү. Аа? Гүйлгүүдээ арайч. Болчихжээ бас ч арай гүйлгүүдээ. Энэ өндөг. За. Энэ болж байна. Энэ юуны өндөг юм? Хаста үзэж хараа. Яац өндөг. Айгүй өндөг байна. Муучиг үс. Шин би ороход өгцөн өндөг юм шүү. Юу вэ? Яава. Ирсэн шиг болоод шүү дээ. Битэр хүн айлгаатай л та. Дон биш дээ. Халуун ногоотойгоо холж байгаа л хэдэн. Царцаа мүлжиг юм ааш. Ха. Ой. Даалгавчин жидгэн байлгүй дээ. За энэ араас нь энийг уух бол явахгүй байна уу? Хүйж ой ай. Nice. Араас нь халуун ногоотой юм аа. За яана бүгдийн нийтний гэж аяг бодлоо юм байна. Энэ одоо яа. За үнгүү гэдэг аваа. Энэ бүхсэн өсгөн крипто бол янз бүр юм. Яана идэхгүй нэг шүү. Энэ гэхдээ яг энэ иддэг хүн бол үнээр айгүй. Ямар муухай ёсмос энэ бол гайгүй юм. Энэ бол гайгүй юм. Бод чимээ борцсон зарцаа. Бод чимээ борцсон зарцаа. За толгойг нэдлээ шүү. За энийг задлаа. Яна нэрээс та ийм зарцаа идэж явж байгаа. За. Загшин биний зарцаа бүтнээр нэдлээ шүү. Яа там би. Оо би арьсын нэдэд байгаа юм шүү. Энэ ямар даваа амттай бэ? Манжийн даралт байхдаа Монгол ард түмэн хоньны маха идчихсэн. Өөхтөө хавиргаа огтлоод идчихсэн. Тэгээ ганцаараа идчихгүй айл хотлынхондоо хуваагаад үлээ болохоороо хуваагаад идчихсэн. Ямар халуун ногоотой шиг авбаа ёо. Халахын заяа өндөр шүү. Надад бол энэ толгой нь арай дээр юм. Энэ шүл бүр арай амар халуун ногоотой. Би яг юу хийчихвэл гэж бодож байна. Тэгээ би сая ингээд энэ дотор ороод юмны үн ямар байгааг би хэдэн төгрөгтэй байгаагаа мэдлээ шүү дээ. Тэгэд энэ бол үнэхээр nice байна. Уг нь үнэхээр баярлалаа. Гэхдээ далайн гаралтай хоод үнэхээр идэж чаддгүй бол иддэггүй болохоор үнэхээр амар хэцүү байна. Гэхдээ одоо ядч нэг оройныхоо хоолыг ч гэсэн одоо ингээд үнгүй идэж байгаа юм ч одоо идгээс өөр яг үгүй идэж чинь үнэг л. Нөхрөн нөгөө шигдсэн байдаг гуур гэдэг юм. Наа миний наац. Сага идээд ав. Чи өөрөө идэх. Наа миний наац идэх. Яг ингээд тэгээс суглаад авахаар л ингээд том нүх үлддэг шүү дээ. Нөхрөн арьсан. Тэр гуур нь ял гуур байна. Яа. Ялаа нөгөө нэг өндгөө арьсангүй шахачаад явцдаг. Тэгээ тэр чинь нөгөө арьсны дор нь махыг идээд тэгээд ийм гуур болдог байхгүй юу? Цаадагач хүрээ битээ өгөөд ээ. Та нар одоо хараа энэ барзгаар ингээ боддоо. Тэгээд дахиад үүрэндээ ингээ байж идэг шүү. Чи заваараад бай битээ. Ингээд амар ингээд навсганаал ингээд чаш улаан юм байж идэг. Тэргээд боддоо. То яг та угаан цэвэрлэл хэлгүүтэй. Хоньны ширээ манайх голоод идэхгүй байгаа шүү боц шүү дээ. Хонья манайх. Тэгээ хүний нутаг дээр жим юм чийдэж яах гэж. Хүний нутаг дээрээ хоньны ширээдээ сууж ямар юм бэ? Яг л одоо тэр жаргалтай мөчөө олдохгүй мөч байсан байна гэж одоо л над нүдэнд харагдаад байгаа юм дүрслэгдэж. Тэгэл энийг ямар ч хятад хүн гараараа авч юунд чана. Идэх гэхээр чи өөрөө идүүлэхгүй шүү дээ. За эннээсээ бол идъя.
Ширийн бол идэв ш. Чи бол тэгтээ гайгүй хоол идчихсэн юм шүү ер нь. Аа? Ер нь гайгүй идчихсэн юм шүү. За, төлөө. За. Би нэг идчихсэн. За, шууд идээд араас нь яг шүлээ ууж болно заяа. Тийм үү. Бас. Гоо амраа орох ч унж ах чи. Сэн дотор нь борцлогдчих. Дотор нь борцлогдчихжээ. За маа энэ яг гид дотор нь шүү. Идэлээш. Хоол чинь гоё амтрахаж гоё идэх юм шүү дээ. Яа өглөө дарна энэ. Гач буруу амт бол ерөөсөө байхгүй. Зүгээр ерөөсөө зүгээр үүтгэдэг утгаараа л яг тархинд ингээд нөгөө хадгалагдсан юм байна. Идэж чадахгүй гэдэг ийм утгаараа. Тэрнээс энэ пивний даруулга байна яг үнэ хэлэхэд. Яа. Европт олон жил амьдсан. Бол тэгмээр л байна. Даач та тийм мөнгө алах та. Ингээд оролцогчид маань хаяна наралд ирж эхний дугаар өндөрлөж байна. Маргаашнаас жинхэнэ адал явдал эхлэх тул оролцогчид маань байрлаж буй буудалд очиж амарч эрч хүчээ цэнэглээрээ. Үзэгчдээ та бүхэн ч бидэнтэй хамт адал явдлыг мэдрээрэй. Оролцогчдод амжилт хүсье. Жарион. Юу вэ? 1 кг ах жарион чи Монгол мөнгөөр хэдэн төгрөг? Амар гоё харагдах юм аа. Энэ уг нь мүлжүүртэй юм аа. Үрсө нэг нь ингээд 6 явна шүү дээ. 6 явна хэрчээ энэ ёсоо бүтэхгүй.